Education USA Mongolia хөтөлбөрөөс мэдчилж байна. Бид энэхүү цуглал подкастаараа дамжуулан Америкийн нэгдсэн улсад дэлхийд тэргуулах боловсрол эзэмшээд их орондоо иргэн ирж мэргэжлэр салбартай манлайлан ажиллаж буй Монгол залуусын түүхийг хүргэж байхаар зорилоо. Та бүхэн бидний бэлтгэсэн явцуудыг 7 хоног бүрийн даваа гаргуудад хүлээн авч сонсоорой. Сайн байцгаана уу эрхэм хүндэт сонсогчдоо. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Education USA Mongolia болон Америк төгсөгчдийн холбоо МАСАгаас эрхлэн бэлтгэдэг Америкт суралцсан миний түүх цуврал подкаст энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Энэ удаагийн дугаарт University of Michigan буюу Мишиганы их сургуулийн төгсөгч Баяр Жавхлан бид нар урьж оролцуулаад байгаа. Баяр Жавхлан бидний урилгыг хүлээж авч оролцож байгаа танд баярлалаа. Ингээд өөрийгөө танилцуулаад энэ хүү подкастаа эхлэе. Намайг урьж оролцуулж байгаад баярлалаа. Намайг Батбаатарын Баяр Жавхлан гэдэг. Мичиганик сургуулийг 2019 онд компьютер инженер мэргэжлэр төгссөн. 2012 онд нэгдүгээр сургуулийг төгсөөд 2 жил gap year авч сургуультаа бэлтэж байгаад 14 онд оюутан болоод 4 жил сурж төгсч амжаагүй. Улираад, мус сураад тэгээд 5 жил сураад төгссөн юм байна. Америкт суралцсан түүх нь ер нь хэр сорилт ихтэй байсан бэ? 2 жилийн gap year авсан гэж байна те. Энэ 2 жилийн gap year-ыг хэрхэн үр дүнтэй ашиглаж чадсан бэ? Ер нь юу хийсэн бэ? Миний ойлгосноор 10 жилд байхдаа хүүхдүүд бас яг ялангуяа олимпиадад ордог хүүхдүүд ер нь өөрийнхөө нэг амьдралыг олимпиадаар хэмжиж явж байгаад гинт төгсөнгүүтээ хүүе би ч одоо яах вэ гэдэг цогцолтонд орсон юм шиг санагдсан. Одоо өөр болчих магадгүй. Миний үед ер нь манай найзууд бол тийм байдалтай байсан байх. Би бол яг төгсөөл гинт юу лээ гэж цочоод тэгээд яг сургууль явахсан чинь бэлтгэл маань хаанаач юу ч бэлэн болоогүй байсан учраас 2 жилийн gap year авах шаардлагатай болоод тэгээд сургуульд явсан байгаа. Тэр хугацаанд МУС-ийн физик электроникийн ангид электроник инженер мэргэжлэр орж суралцаж 1 жил суралцаад 1 жил нь чөлөө аваад орон гараа ингэж сурж байгаа. TOEFL, SAT өгч байгаад явсан. Би явахдаа болохоор шууд University of Michigan-ийнхаа төв кампус руу яваагүй. University of Michigan Flint гэдэг юм нөгөө салбар сургууль руу явсан. Тэр сургууль маань болохоор төв кампусаас хойд зүг рүү 1 цаг машинаар явдаг тийм зайтай газар байдаг. Сургуулиуд руугаа материал явуулсан чинь тэнцээгүү. Тэгээд ми хараад за одоо яах вэ гэжсэн чинь нөгөө дедлайн арай хойшоо байсан. Материал явуулсан чинь намайг авлаа гэд 2 жил алдчихаа. За дахиж жил алдах нь уу яана юу лээ гэж бодож аваад ингэ явсан байгаа. 2 жил gap year авч явах хугацаанд ер нь бол Америк явъя гэж шийдчихсэн байсан байна тийм ээ. Ер нь нөгөө нэг юу яасан одоо шилдэг зүүн сургуульд явуулах хөтөлбөр энэ тэр чинь 2014 оноос ер нь бол яг хэрэгжиж эхлээд миний явсан жил ихнийхэн жил байсан. Тэрнээс өмнө энэ програм маань болохоор нөгөө нэг улсын олимпиад юм уу олон улсын олимпиадад амжилт гаргасан хүүхдүүдэд дэлхийн топ 50 сургуульд явах тийм эр хүүхдүүд тийм юм байсан. Би болохоор зүгээр ингэж байхдаа олон улсын олимпиадад яваад тэгээд нэг тийм эрхийн бичиг юм авсан байхгүй юу? Ямар олимпиадад оролцоод хэдвэр барь эзлээд одоо зээлэнд тэнцвээ. 2011 он болтол юм уу? International Junior Science Olympiad гэж олимпиадад Монгол улс оролцдог байсан байхгүй юу? Тэр нь болохоор 16-аас доош насны хүүхдүүд 6 хүний бүрэлдэхүүнтэйгээр хим, физик, биологийн хичээлүүдийн нийлмэл хүрээнд хоорондоо өрсөлддөг юм олимпиад болдог байсан. Тэгээ 2009 онд 9 дугаар ангид байхдаа ороод тэгээд нөгөө Монгол улсаас 6 хүч алгарна гэсэн үг шүү дээ. 2 дугаар байранд ороод тэгээд Азербайджан улс руу яваад тий IGSO гэдэг олимпиадад орсон байхгүй юу. Тэгээд тэр нь болохоор олон улсын олимпиад учраас явуулж болно гэсэн тий цаас надад өгч ирсэн. Одоо энэ International Junior Science гэдэг энэ олон улсын олимпиад одоо зохион байгуулагдаж байгаа юу? Одоо зохион байгуулагдахгүй. Ямар ч гэсэн Монгол улсаас оролцохгүй байна. Тэгэхээр тэр олимпиадад амжилт гаргасан явдал нь бол өөрөө чинь Америкт явах хамгийн анхны шүрэг болж өгсөн гэсэн үг тийм. Тэр бол айгүй азтай тохиол байсан. Би бол өөрөө сайн ч байгаагүй яа тэгэл нэг тэгж ингэж байгаа л яварч байсан олимпиадад оролцоод нэг тийм бичиг бол олж авсан. Тэр бол эрт болоод авсан байсан учраас яг ер нь бол ийм хөтөлбөр байгаа би Америк явандаа гэсэн бодолтой байсан. Яг бус хүүхдүүдтэй харьцуулах юм бол одоо тэг 100 сургуулийн нэр зарлагдаад ингээд шинээр хөтөлбөр бусад хүүхдүүдэд арай богино хугацаанд өөрсдөө бэлтгэх боломж олцсон байх. Надад арай тэр боломж нь эрт нэгдсэн байсан гэсэн үг л дээ. Тэгвэл Америк явахын тулд ерөн судалгаагаа хэр хийсэн бэ? За дээрээс нь бас нөгөө TOEFL-ийн шалгалт өгсөн гэж сая хэллээ. Англи хэл бэлтгээ зааг тэр TOEFL-ийн шатанд хүрэх хүртлээр ер нь англи хэлийг хэрхэн бэлддэг байсан бэ? Миний англи хэл 11-р ангид төгсөд ер нь бол маш муу байсан. Би эхний удаа TOEFL өгөхөд би өөр хэд авснаа яг сайн санахгүй. 30 тавлууд 40 тавсан. Тэр бол одоо миний амьдралдаа сонсч ирсэн хамгийн бага оноо. Тэрнээс бага оноотой TOEFL дээр тэрнээс бага оноо авсан үнэтэй болоод байгаагаар би таараагүй. Тэгээд ер нь бол TOEFL-ыг 4 удаа өгсөн Монголд байхдаа. Эхлээд одоо 30 төгсөн юм уу 40 төгсөн юм уу. Тэгээд дараа нөхөд 60 хэд болсон юм.
сүүлд нь 7 өдрийн цайтай 2 дараалж өгсөн. Тэр нь болохоор нэг нь 79 нөгөөх нь 81 ч үлээ. Тэгээ яг миний явсан сургуулийн шаардлага болохоор 80 байсан баха. Тэгээл яг сүүлийнхээ оноогоор тараад явсан. Үе шаттайгаар ахисан бай тээ. Тийм ер нь л хичээсэн. Энэний дуршлагаа одоо энэ амжилтын цаана юу вэ? Ер нь бол их олон янзаар үзсэн. За манай өсгөө гэдэг нэг найз байт юм аа. Битээр цуг сургуульж явсан юм аа 2014 сургуульж явахдаа одоо манай ангийн инхтөр өсгөө эргээ 2 хүүхэд байдаг. Бид гурлаа цугтаа нэг сургууль руу яваад цугтаа амьдраад ингээд 4 жил сурсан. Бид гурав бол бэлтгэхдээ бас нэлээ олон янзаар бэлдсэн. Гуруулангийнх нь англи хэл, гуруулаа муу байсан. Гуруулаа олимпиадад ордог англи хэлнээс тэс хүндлэн хүмүүс байсан учраас бэрхшээлүүдтэй нэлээд тулсан. Уг нь бол ингээд гаднаас нь харахад гоё харагддаг юмнууд их хийсэн л дээ. Гаднаас нь харахад гоё харагддаг гэдэг нь өглөө 4 цагт энэ төр босоод нэгнийхээ гэрт очиод 8 9 болтол англи хэлээ хийчихэд шалгалт малгалт ингэж мок тест энэ төр хийгээд ингэ явдаг байсан. Тэндээс яг үнэндээ бол үр дүн бол баг гарсан. Миний бодлоор үр дүн юунаас хамгийн их гарсан юм шиг санагдаж байгаа вэ гэхээр уншсан номнуудаас нэлээд сайн үр дүн гарсан. Ном унших явцад бол ялтчгүй англи хэл арай мэдгэдэггүйц сайжирсан. Ер нь бол ингэ бэлдээд тахад яг юунаас юм бол тодорхой хэлж мэдэхгүй ч гэсэн ингэ жигд бол ажимдаа сайжирсан. Яг аргагуудтай чаваас одоо 2 жил бэлдсэн. Маш тууштай байсан гэсэн үг тий. Тийм тэгэл одоо ямар ч Монголд сурахгүй ер нь явъя гэдэг. Яагаад тэгэхээр ер нь бол найзууд бас яваад учраас нөхөө pre-pressure тол өртсөн. Тэгэл ер нь тэл үзэж дарж байгаа л явъя гэж шийдэл тэгэл явсан. Үеийнхийнх нь чадаад яваад хахад би яагаад чадахгүй гэж. Тийм нэг олимпиадад ордог хүүхдүүд маань бүгдээрээ явцсан. Тэгээд ганцаараа үлдэж болохгүй юм шиг санагтаал янзаар үзсэн. Солонгос бас явах тийм төлөвлөгөө бас боловсруулаад судалж энэ төр явж байгаа. Тэгээд Америк нь явахаар олонгуудыг явсан. Мишигааны их сургуулийг яагаад сонгосон юм бэ? Тэнцчгээр нь л сонгосон тоо. Тэгэхээр ер нь бол маш олон сургуулиуд руу өргөдлөө явуулаад. Ер нь бол би айгүй уг нь бол амбиц өндөртэй байсан юм л та. Тэр нь бол эхний технологийн эхний 1 3 4 5 сургуулийн нэг рүү явна гэсэн амбицтай байсан. Миний англи хэл бол ханаж хүрээгүй. Мичиганы их сургууль бол өөрөө бол сайн сургууль байсан. Салбар сургууль нь авъя гэсэн. Тэгэл явахдаа за явъя. Тэгээд түрүүгээ шилжиж. Явахт нь болохоор нөгөө хөтөлбөрүүд нь 2 жил салбар сургууль дээрээ сураад 2 жил төв дээрээ сурдаг тийм хөтөлбөрүүд байсан. Тэгээл харж байгаа л за явъя гэж явсан. Америк явахын тулд санхүүжилтээ бол маш сайн тооцоолох хэрэгтэй байдаг. Баяр жахлангийн хувьд одоо яг Америкт суралцсан санхүүжилтийг ер нь яг одоо төсвүүлж явсан бэ. Ер нь бол яг сургалтын төлбөр бол тэгээд улсаас бол нөгөө шилдэг зүүн сургуулийн төрийн сангийн санхүүжилтээр бол ингээд төлөгдсөн. Амжиргааны зардлаа өөрсдөө шийдэх хэрэгтэй болсон. Яг юу руу явж байгаагаа үнэндээ бол яг холоос төлөвлөхөд айгүй төвхтэй байсан л та. Очиж байгаа газараас хамаарат бүх юм нь өөрөөс учраас. Тэнгүүд ихний ээлжинд гэрээсээ карманы $4,000 авсан байхгүй. Тэгээд очиод ихний семестртээ сурж агаад ерөнхийдөө багш нартайгаа танилцаад ингэж тэгээд нөгөө өөртөө арай дэндүү итгэлтэй байсан. Би ч тийм болсон олимпиадад ордог холоос би ер нь юу гарах гэсэн тийм нэг бодолтой. Тэг яг ихний нөгөө семестртээ очиод багш нартайгаа ингээ ярьж агаад яг 2 дахь семестрээс эхлээд багшийн туслах тьютер энэ төрийгээ тэг ер нь гайгүй карманы мөнгө өөрөө болоод дахиж бол гэрээсээ мөнгө бараг аваагүй. Яг ганц нэг удаа авсан. Тэгт ер нь бол бараг аваагүй. Тэгээд нэг одоо тий оюутан чинь 7 хоногтой 20 цаг 2-7 хоногтой 40 цаг ажил хийх хэрэгтэй. Тэрнийхэн хүрээндээ ажлыг явахад тэгээд бол байрныхаа мөнгө хоолныхаа мөнгө яг болгоол тэгээд яваад байсан. Яг анх Америкт хөл тавиад ер нь яг ямар хуу мэдрэмжийг авч ирсэн бэ? Ер нь яг чиний төсөөлснөөс Америк орчин за Америк соёл хэр өөр байсан бэ? Ер нь яг анхныхаа сэтгэлдлийг хуваалцвал. Яг анх боход хүмүүс нь ёстой нөхөрсөг сайхан хүмүүс байсан. Бүр ингээл хүлээж авал хүүе тийм үнэн сэтгэлээсээ тийм нэрээд ихсэн юм уу? Өвч Монголоос ирсэн юм уу? Яасан ингээд тэр нь бол айгүй гоё хүмүүс нь нэлттэй. Ер нь бол тэр Флинтэд байсан 2 жил бол гоё ойр дотны найзууд ихтэй айгүй юм хамт олонлог байсан. Миний сэтгэл дундуур байсан юм болохоор нөгөө Америкт ер нь Америкийн тухай бодохоор дандаа нөгөө кинонууд бодогдол өндөр байшингууд яг тийм Нью-Йорк л бодогдоод байсан. Яг очиод тийм Midwest-д буунгуур чинь зүгээр навхан жижигэн байшингууд яг өндөр байшин нь хаана байгаа юм бэ гэсэн юм онцгүй байсан. Нөгөөх нь болохоор яг Мишиган мож болохоор ямар ч уул байхгүй. Ганц ч уул байхгүй баг. Тэр чигтээ мод энийх өндөр дээрээс нь гараад дээрээс нь сайхан харчих юмсан та гэдэг ийм хоёр бодол бол нэлийн заваасан та. За мэдээж за соёлын хувьд бол яг тиймэрхүү мэдрэмжийг авч ирсэн байна. За яг Америкт очиод суралцаад англи хэл дээр одоо яг шинжлэх ухааны хичээлүүд авна гэдэг бол бас маш том сорилт бэрхшээл байдаг. Ялангуяа одоо бидний хувьд англи хэл бол нэгдүгээр одоо унган хэл бол биш. Энэ хэлийг сурахын тулд одоо өөрийн хувьд бол 2 жилийг бол бүтэн зарцуулсан байна. За тэгээд яг хэлээ сураад
ингээд яг Америкт очиод Америк хүүхдүүдтэй хамтнийгээ ингээд суралцаад хичээлээ үзэж байхад яг ямар бэрхшээлүүд гарч исэн. Тэгээд тэр бэрхшээлүүдийг яг яаж даван тулж байсан бэ? Ер нь бол бас харьцангуй гайгүй байсан. Одоо яг үнэндээ математик, физик, хим ч гэсэн ер нь төстэй байж магадгүй. Ер нь шинжлэх ухааны хичээлүүд бол англи хэлний мэдлэг гэхээсээ илүүтэйгээр суурь ойлголт яг юу болж байгаагаа ч өөрөө мэдчих ах юм бол ер нь тий гар хоргоо оролцуулаад ярих нь чарай хайшин. Гэхдээ ер нь бол ингээд ярилцах бол бүрэн багштайгаа хүүхдүүдтэйгээ ойлголцох бас боломж өндөртэй. Ер нь бол хамгийн хүндрэлтэй хичээл бол зүгээр яг англи хэлний хичээл байсан. Эхний англи хэлний хичээл дээр л ер нь шууд эссе бичээл эхлэнгүүд чинь дээ. Яг Америк хүүхдүүдийн бичиж байгаа эссе миний эссе хоёр ч хоорондоо тэнгэр газар шиг тэгээд тэн дээр бол хамгийн хүндрэлтэй эхний хичээлүүд бол байсан. Босоо шинжлэх ухааны хичээл дээр бол харьцангуй ер нь гайгүй байсан. Бүх хичээлүүд нь ерөнхийдөө ойлгох шүү дээ. Тэгээ угаасаа тий инженер өдөө тий нийгмийн талаа угаасаа англи хэл муу чадахгүй юм чинь тэгэл инженер болно гэж шийдэл тэгэл физик математиктайгаа зуралдаал явсан. За тэгээд яг энэ эзэмшсэн мэрэгчлэрээ бас Америкт ажиллаж байсан туршлагатай гэж сонссон тий. Яг Америкт яг юу хийдэг байсан бэ? Ямар газар ажилладаг байсан бэ? Ажлынхаа туршлагаа гэсэн. Айгуу тийм бахархмаар санагдаж байна л та ингээд мэрэгчлээ яг өөрийн болгоо тэгээд Америкт дадлах хийгээд ажиллаад за Монголдоо бас ирээд яг энэ мэрэгчлэрээ ажиллаж байгаа. Тийм ер нь юу яасан л та. Би мэрэгчлээ бол сонгох гэж айгүй олон сольсон. Анх замын инженер, уул уурхай инженер энэ төргээл одоо тэ Монгол улс ер нь ирээд үж хэрэгтэй байна. Би бас юунд сонирхолтой нэгдэх хоёроо давхцуулж гад хэд хэдэн мэрэгчлүүдийг наашин цайсан сольж явж хагаад тэгэд ер нь бол яг компьютерийн бараг 4-5 мэрэгчл сольсны дараагаар компьютерийн инженерийн мэрэгчл бол сонирхолтой юм байна. Би бас дуртай юм байна. Ер нь бол болох юм байна. Тэгээд бас намайг сорж чадчихээн гэсэн юм. Ер нь хэдийн шалтгааны үднээс сонгосон. Сонсож байгаа бүх хүмүүстэй л хэд ямар нэгэн байдлаар кодыг сонирхоод үзээрэй. Та нарт ер нь таалагдана гэж бол хэлмээр байна. Бас энэ Азийн цаана бол маш олон одоо гэдгийг эрэл хайгуул байгаа штэ. Одоо яг энэ төслийн багийн одоо гишүүн болж ороод энэ боломжийг яг гартаа хатгахад бол өөрийн чинь зүгээс яг энэ тийм дадлага хийх. За тэгээд одоо CPT буюу тэр ажиллах боломжуудыг одоо яаж ирж хайд сурдаг байсан бэ? Тийм ер нь бол нөгөө career fair болж байгаа. Их сургуулиуд дээр том компаниуд, жижиг компаниуд, тэг яг бүр гадны компаниуд бүгдээрээ ингээ ярилцлагыг явуулдаг. Тэндээс бол дадлага болох боломжтой. Би тэндээс дадлага болж чадаагүй. Тэнд байдаг нэг ихч маань манай нэг таньдаг ихч нөхөр нь манай компанид ажилладаг байж байгаа. Манайд компьютерийн хүн хэрэгтэй байна гэд гэртээ ярьсан юм билээ л дээ. Тэгсэн чинь манай ихч намайг бодоод за энэ хүүхэд дадлага хайж байгаа гингүүтээ нөхөртөө хэлээд тэгээ нөхөр нь намайг компани руу refer хийгээд энэ төр нь хийх үерж ярилцлаганд ороочээ гэд. Ер нь ярилцлага бол айгүй гоё явсан. Яагаад тэгэхээр манай компани чинь энтэг компани мөртлөө амар diverse компани байсан. Надтай ярилцлага хийсэн нэг Америк, Араб, энэтхэх 3 хүн байсан бохгүй юу? Араб, энэтхэх 2 нь Монголын тухай айгүй сайн мэдээлэлтэй хятадд ажиллаж байсан. Монголд 100 ирж исэн энэ гэсэн хүмүүс байсан учраас тэгээд нөгөө компьютер инженерийн мэргэжил болохоор ингээ яриад байгаас илүүтэйгээр самбар дээр бодлого одоо тий. За цахилгааны бодлогууд тэгэл код самбар дээр бичүүлээл энэ төр ярьж байгаа л дундуур нь гарч ховж ярьж амарч байгаа л за боцож орж ярилцлагаа үргэлжлүүлээгээд ер нь бол ярилцлагууд нэг 30 минутын үе шаттайгаар 5 маван шат явдаг бол надтай ярилцлага хийхэд тал өдөр лав өнгөрсөн тэгээд тэгэл нэг өдөр ярилцлага хийгээл дууссан л та. Тэгээд ер нь бол тэр хамт олон нь өөрөө жижигхэн найрсаг нөхөрсөгөөс уучраас нэг тийм юунд баригдаагүй загварт баригдаагүй тэгэл болцсон шүү дээ. Тэгээд энэхүү подкастыг сонсож байгаа одоо сонсогч хүүхдүүдтэй хандаж хэлэхэд Америкт суралцж байгаа хувцад бол яг мэрэгжлийнхаа чиглэлээр одоо яг суралцж байгаа хугацаанд бол дадлага хийх хэрэгтэй байдаг. За OPT буюу бас сургуулаа дөнгөж төгсөөд Америкт бас 1 жилийн хугацаатай яг тухайн мэрэгжлэрээ ажиллах хэрэгтэй байдаг. Шинжлэх ухааны чиглэлээр төгссөн оюутнууд бол CPT буюу OPT-тэй харьцуулахад төгсөөд 2 жил одоо яг тухайн мэрэгжлийнхаа чиглэлд бас ингээ ажиллах хэрэгтэй байдаг. За баяр чухлангийн хувьд бол ажиллаж исэн туршлагатай учраас бас дээрэс нь шинжлэх ухааны чиглэлээр ажиллаж исэн туршлагатай учраас энэ CPT-гийн талаар бас товчхон асууя гэж бодож байна. CPT-гийн талаар ер нь мэдээллийг манай сонсогчдод төрөх. CPT OPT хоёрыг би дахиад жоох нөгөө засаад хэлчих. Ялгаагүй OPT хийдэг л дээ нөгөө STEM, Science, Technology, Engineering, Math гэдэг мэргэжлүүд байгаа. Энэ мэргэжлүүдээр сурах юм бол төгсөөд ялгаагүй OPT-гээр ажилладаг. Яг сурж явах явцтай ажиллах юм бол дадлага хийх юм уу? Эсвэл нөгөө part time ажиллах юм бол тэр нь бол CPT юм бэл. Аль ч мэргэжил байсан хамаагүй. Тийм.
нөгөө science STEM-ийн мэргэжлүүдээр сурахын давуу тал нь болохоор OPT чинь 1 жил байж байгаад 3 жил болж extend хийх боломжтой хэрвээ өөр apply хийх юм бол. Тэнгүүт ер нь бол одоо миний хүрээлтээс хүмүүс төгсөөд OPT-ийг хийнэ гэж яриадсан. 100 болохоор CPT-гээр дадлагын гэж яриадсан. Тэн дээр бас нэг нэмэлт боломж байсан нь болохоор part time CPT-г бол хязгаарх хугацаанд хийх боломжтой юм байлээ. Одоо ингээд сурж явах явцдаа CPT full time хийх юм бол дээдл нь 1 жил ажиллаад 1 жилээс хэтэрчих юм бол шүүд OPT-ийн нэрх нь байхгүй болчихдог байна. Тэнгүүд CPT-ийн хүмүүс нэг 9 сар, 10 сар, 11 сар хийх юм уу хийжээд болоод төгснөхийн дараагаар OPT-г авч ажилладаг. Тэрний оронд яаж болох вэ гэхээр CPT-гээрээ 10, 11 сар ажиллачаад тэгээд үргэлжлүүлээд part time-аар ажиллаад авах юм бол төгсөөд ялгаагүй OPT-г авч болно гэсэн үг. Баярлалаа. Яг ялгааг нэг тийм тодорхой болгож өглөө. Эргээд хоёлаа нөгөө мэрэгжил сонголтын хоодлаар дэлгэрэнгүй ярилцъя гэж бодож байна. Өөрөө болохоор яг инженер чиглэлийг 4 удаа мэрэгжлээ сольсон. Тэгсэн ер нь бол нэлээд сольсон тий. Яг энэ сольж байгаа хавцдаа суралцж исэн тий. Сургуульдаа сурж исэн. Ер нь Америкийн боловсролын систем оюутнуудаа яг мэрэгжил сонгоход маш уяатан байдаг швэ тий. Өөрийн чинь хувьд болохоор яг сургууль чинь яг хэрхэн нэмждэг байсан. За кредит одоо анги сонголт гэдэг ч юм уу. Хичээл сонголтондоо ер нь яг яаж ханддаг байсан. Тэгээ тэр хичээлүүд ч яг мэрэгжил сонгоход ч хэрхэн нөлөөлдөг байсан бэ? Тий, яг би мэрэгчлээ солихдоо бол эхний 2 жил хичээлүүдээр бол асуудал гараагүй. Ягаад тэгэхээр альч мэрэгчлэр нь сурсан нөгөө юм ерөнхийдөө инженер гэдэг юм хайрцаг дотроо байсан учраас бүгдээрээ суур хичээлүүд байсан. Сургуулийн зүгээс бол зөвлөгөө бол advisor-ууд бол өгч байгаа тийм мэрэгчлэр ингэж сурвал чамд ийм хүндрэл гарах боломжтой, сурахад амархан хэцүү, эсвэл ажил олох боломжтой, боломжгүй, эсвэл чиний сонирхол юу байна ингээд бол семестр болгоны ихэнд ч юм уу чи хүсвэл дахиад advisor дээр хэлцээч очиод уулзсан болно. Миний хувьд бол нөгөө анх физик олимпиадад ордог байсан болохоор физиктэй жоохон хайртай цифр физикээр анх сураад явж исэн. Тэгээ яг цифр физикээр сурч явсан чинь юу ажиглагдсан бэ гэсэн чинь Монголд буцаж очиод юу хийх вэ гэдэг бол жоохон шийдэл нь юусоо олдохгүй байсан. Америкт ч гэсэн бас юу хийх вэ гэдэг бол яг шийдэл олж мэдэхгүй минийс туртаа мэрэгжилж гэсэн би яг яхаа мэдэхгүйсэн л та. Тэгж явж хагаад арай ажлын олдоц ихтэй юм байна. Тэгээд физиктэйгээ ойрох юм байна гэд электрик инженер рүү орсон. Тэгээд электрик инженер рүү ороо явжсэн чинь бас юм код өчмөр санагдаад байсан юм л та. Манай өрөөний одоо найз инх төр гэд хүүхэд завта цагаараа би уусаа компьютер сайентист болно гэсэн. Тэгэл ингээ код бичдэг. Тэгээд тэрийг харж агаад ингээ би бас 10 жилийн хальт код бичдэг байсан. Тэр мөр маань хөдлөөд ингээ за ер нь бол код бичвэл бас гоё юм да гэд. Шууд зөрөглөөд компьютер сайенс руу орчих гэсэн. Арай хол дэлэх гад. Тэгвэл яг дундуур нь электрик инженер, компьютер сайенс хоёрыг холиод яг дундуур нь байгаа мэргэжил ер нь бол компьютер инженер гэж баг ойлгож байна. Тухайн үед бол яг хичээлүүдээ авч явахд бол энэ сонголтыг гаргахад оройтог байсан ба. Тийм ер нь тийм тооцож үзэж хагаад за болох юм байна гэд тэгээд сонгосон. Яг хүндрэлүүд бол гарнаа гэдэг advisor-ууд хэлэхдээ та болох байхаа гэж тэгээд зүтгэсэн чинь яг бол болоогүй. Тэгээд 1 жил илүү сурсан. Тэгээд 1 жил улирсан шалтгаан бол ер нь бол тийм мэрэгжил сонголтод. Одоо яг өөрийн чинь зүгээс ингээ харахад орчин үеийн залуучууд яг мэрэгжил сонгохдоо гаргадаг нийтлэг алдаа юу гэж харж байна. Тэгээд мэрэгжил сонгохдоо яг юуг анхаарах хэрэгтэй вэ? Ер нь яг мэрэгжил сонголтын чиглэлээр яг ямар зөвлөгөө өгөх вэ? Мэрэгжил сонголт ер нь бол айгүй төвхтэй шууд ингээд энэ ухаантай юмрал тэрийг сонсоод хүүхдүүд ойлгол сонгох тийм боломжтой гэж би бол бодхоо болцсон. Тийм байх боломжтой гэд үзсэн чинь тийм гаргалгаа бол олдоогүй л дээ миний хувьд. Ер нь бол би ялангуяа 10 жилтэй байгаа хүүхдүүдийг юу хийж үзээсэй гэж бодож ийн вэ гэхээр ямар мэрэгжил ч сонирхолтой санагдаж байна. Тэрийг мэрэгжил сонгох болоогүй гэж жоохон хойшоо суухгүйгээр шууд тэр салбарт ажиллаж байгаа хүнтэй очиж уулзаад яадын, эдийн, Монголд яадын, гадаадд яадын, ирээдүйд яах юм байх юм уу байхгүй юу гэсэн иймэрхүү юмнуудыг яг Google-ээр судалж үзэх хэрэгтэй. Шууд очиод хүмүүстэй уулзчихаасаа гэж би бол айгүй их бодод юм аа. Тэгээд компьютерийн чиглэлээр сурах гэж бодож байгаа шууд кодчдаг хүмүүстэй уулзаад таны яг өдрийн ажилдаа та яг над компьютер дээр юу хийж байгаа юм тий. Эсвэл одоо би ямар ч ойлголтгүй хүнд ойлголт өгөх хамгийн ихний алхмууд юу байх вэ гэдгүүдийг шууд нээлттэй сайхан асуугаад явчихсаа гэж бодож байна. Ер нь бол мэрэгжлийг бас сонгохдоо нэг амар хүндрүүлж бас бодоод хэрэггүй юм байна да гэж би бол сүулт нь бодсон. Ялангуяа бакалавр дээр бол яг үнэндээ компьютер сайенс байна уу, компьютер инженер байна уу, электрик инженер байна уу ингээд ер нь салбар нь тодорхой байх юм бол тэр дотор заавал наашаа цаашаа нэг шаналаад байх хэрэггүй. Аль нэгээр нь сурчих юм бол тэрхүү мастертаа ч ихгүй ажил дээр гараад хөрвөх боломж бүрэн байгаа. Яванда чиний туртай сонирхолтой юм юу вэ? Тэрийг л бариад хийгээ явж итлвэл мэрэгжил дотор тэгж өөрийгөө нэх хүлээд байх бас хэрэггүй юм шиг байгаа. Тэрхүү ер нь бол сүүлийн үед бол хуучин бол ээж аав нарын үед төгсөөл тэр мэрэгчлэр ажилласаар байгаа ингээл тэтгэвртэй гардаг байсан бол одоо бол хүмүүс ажлаа ол солих айгүй ойрхон давтамжтай болчлоо. Тэрнээс жоохон цаанаа нь дагуулад харах юм бол мэрэгжлийг бол бүрээр бас л хурдан сольж шүү дээ. Тийм байна. Тэгэхээр ер нь бол яг мэрэгжил гэдэг нэр хайхаасаа илүүтэйгээр юу хийх дуртай байна. Тэгээ хүмүүс надад юу зөвлөж байна? Надад
яг хийж байгаа юм нь юу гоё вэ гэдгийг ингээд ухаад үзүүлтэй. Маш чухал санаанууд гарч ирж байна. За эргээд хоёулаа яг энэ Америк улсын талаар яриагаа үргэлжлүүлэе гэж бодож байна. Америкт очиод за Америкт ингээд сургуультаа 4 жилийн хугацаанд суралцаад төгсөж ирээд ингээ харахад яг ингээд Америк орон, Америк соёл өөрийг чинь яг тэр өөрчилж чадсан гэж бодож байна. Би сургуулж явсандаа маш их баяртай байдаг. За эхний ээлжинд бол үнэхээр тий амьдралдаа дахиад таагаад болтохгүй мундаг хүмүүстэй, сайхан найзуудтай ингээд одоо эргээд бодоход айгүй гоё дурсамжуудыг их бүтээсэн, осолж болохгүй найзуудтай болсон. Энэ бол нэгдүгээр зүйлс байсан. Хоёрдугаар хувийнхаа хувьд бол бас нэлээд хөгжсөн. Тэр нь яг миний хувьд бол Америк орон гэхээс илүүтэйгээр гэрээсээ гарч яваад хүмүүстэй найзалж нөхөрлөөд тэгээд румейтүүд байснаасаа бол бас асар их юм сурсан. 5 жилийн хугацаанд амьдрахтаа ер нь бол яг надтай ингээд нэг байранд амьдрсан хүмүүсийг тоолох юм бол 12 хүн байсан баха бараг. Тийм хүмүүстэй амьдрах явцдаа за ер нь хүн болгон ч өөр үед юм байх шүү. Найзууд чинь найзууд ингээд таньдаг хүмүүс чинь таньдаг хүмүүс. Яг цуг амьдрдаг хүмүүс чинь нэг нойлоо ашиглаж ин нэг угаалтаараа ашиглаж ин ингээд бүр нэгнийхээ амьдралд ороод явдаг учраас илүү хүнийг ойлгоод ер нь бол ингэж л хүнтэй харилцах хэрэгтэй байна гэдэг юм айгу сайн сурд юм бэлээ. Тэгээ ер нь бол хүмүүс гэрээсээ гараад румейттэй тэгээд нэг хоёр румейттэй ч юу олон румейттэй ингээд цог амьдарч байгаа юм бол тэндээс бол асар их хичээл сурах юм байна да гэж бол бодогдсон. Дахиад дээр нь нэмээд одоо бас чухал сурсан зүйл маань гэх юм бол ер нь бол топ сургууль байл байд юм байна гэдэг бол айгу сайн ойлгож авсан. Би Монголоос явахдаа бол бас л тий би юу ч байсан чадна алж өгнө гэж явсан тий очиод тэгэл ер нь өнгөрөөгоор л яваад шүү дээ. Тий манай advice арчиж чадахгүй ер нь л унандаа ер нь хэцүүдээ гэл. Намайг мэдэхгүй л байна да. Дотор муухай амбицтай. Тэр нь бас жоохон асуудалтай нэг тий урагшин түлхээс л бас жоохон хойшин татдаг тийм юмнууд бол байла. Тэгээд ер нь бол за бус сургуулиуд бас тийм байдаг байх. Ямар ч байсан Мичиган их сургуулийн хувьд хамгийн чухал юм нь юу гэсэн бэ гэхээр хүнийг хүүхдүүдийг ингээ зүгээр хар нөхрөө түлхээд унгаач чаддаг. Одоо наанаас чинь жил гарч ирж чадна. Жил гарч чадахгүй л одоо татах хүн байхгүй шүү. Жил дээр унах гэдэг чинь чиний хийсэн юм чи одоо энэ л биш тий. Тэгээ одоо өөр яах вэ гэсэн юм. Нэлийн харгас аргаар үздэг сургууль гэж би бол боддог. Тэр бол айгүй чухал хичээл байсан. Ер нь бол яг төгсгийнхоо би чинь 5 жил сурч төгсөөд 4-р дуусчаад 5 дахь жилийнхаа эхний семестрийг сурахад одоо төгсөөд нэг хичээл дутуу сурах юмудаа бүгдийг сурцсан. Диплом бол байхгүй. Тэгвэл би бодсон байхгүй. За одоо тий сургалтын төлбөр олох хэрэгтэй байгаа. Би төлөөг байгаа. Надад засгийн газраас бол тий 4 жилийн төлбөр өгсөн. 1 жил нь байхгүй. Тэгвэл би сургуулаа хаяад зүгээр дроп болчих юм уу та гэж бол бодсон байхгүй. Ягаад тэгэхээр сурах юмаа сурцсан юм чинь энэ гэсэн. Иймэрхүү юмнууд бол бодсон. Тэгээд ер нь сургуулийн хичээлдээ дарагдаад нойр хоол хамаг юм балраал үс мүс унаал ер нь бол нэлээд стресссэн, нэлээд ядарсан, нэлээд чанга төгссөн. Одоо л ингээд жоохон ажил дээр гарч ирсэн чинь бас нэрээ бас сургах юм сургасан юм байх шүү дээ гэж бол бодогдож байгаа. Тэрэнд нь бол баяртай байгаа. За баяр чахлан маань Америкт суралцж явах хугацаанд Mongolian Cultural Organization буюу Монгол соёлын байгууллага шүүнээр ажиллаж байсан төвхтэй. Тэгээд яг энэ байгууллага яг юу гэдэм бэ? Америкт Монгол соёлыг бас түгээн дэлгэрүүлэхэд ямар хувь нэмэртэй ажиллаж исэн бэ? Тэмүүлэн гээд нэг манай ихч 2012 онд яг Мичиганы сургуульд одоо очиод ажиллаж эхэлсэн. Тэгээд тэр үед бас цацрал инх жаргал гээд хоёр оюутан Монголоос очиод ингээд ер нь эхний 3 монгол хүн одоо 2012 онд Ann Arbor хотод Мичиган мужийн анх цугласан юм байлээ. Тэрнээс өмнө бол нэг алаг цог 1 2 3 тийм монгол хүмүүс бол байсан. Тэг тийм хоорондоо тасарсан байсан учраас тэд нарыг бол бид нэр мэдвэ байж чадбайгаа. Тэгээд яг бид эдийг оюутан болж очиход энэ 3 хоорондоо яриад тий. Монгол улс гэж юусоо монгол хүн гэж мэддгүй юм биш тий. Энэ хотод байгаа хүмүүс чинь мэдүүлээ л та. Тэг жижигхэн одоо соёлын арга хэмжээ болж байгаа зүгээр монголоо дийлэх хүмүүс л талбайгаа бариад очиж байгаа. Тэр ч одоо соёлоо сурчилж байгаа хэлбэр штэ тий. Гэл юм хоорондоо гоё найзууд бай. Тэгээд бас зав загаараа Монголоос сурчлыг нэг тийм амар мөнгө төгрөг илүү гараад байгаа юмараа биш зүгээр л тэгээд монгол хүн байдэн шүү гэж л хэлэхтэй гол зорилгоны юм байгууллага байгуулсан байгаа. Тэгээд ерөнхийдөө 2013, 14, 15 онуудад ер нь л оюутнууд нэлээд ихээр Ann Arbor хотод очсон. Тэгээд тэр үед ер нь хойдоо бол бид үйл ажиллагаагаа илүү өргөн царвартай өөрсдийн бие даасан арга хэмжээ мэрхүү юмнууд зохион байгуулдаг болоод тэгээд ер нь бол одоо амсаа дээр очиж яриа хийдэг өөр одоо сургуулиас зохион байгуулж байгаа бүх арга хэмжээнд оролцдог. Өөрсдөө бас арга хэмжээ зохион байгуулдаг. Энд тэнд ямар соёлын арга хэмжээ болж байна. Би нэг хальттай морьор тоглодог байхгүй юу. Тэгээд бас тэнд нэг морьор тоглодог ах байдیں۔ Тэгэл битээр нийлээд энд тэнд очиж морьороо тоглоал. Тэ Монголыг сурталчилж орчлал ингээд явсан. Тэр нь бол биднэрт айгуу гоё. Бас нөгөө талдаа соёлоо нөгөө байгаа орчиндөө танилцуулж байгаа аюу эрэгтүүл талтай. Тэгээд нэмэх нь бас зайлшгүй нэг шаардлага байсан болохоор тэгэл бус түндэстнүүд энэ төр Монголын юмыг ерөөхдөө бол жоохон хулгаалдаг тийм тохиолдлууд байгаад байсан байхгүй юу. Одоо жишээ нь нөгөө
Хятадын student organization-ээс нь өвөр Монголоос морь уурын хамтлаг авчирч тоглоулангуудаа тий. Энэ бол хятад юм энэ гэсэн тийм бол нүдэн дээр болоод тахаар чинь зүгээр сууж чадхаа байгаал тэгэл тий. Алцъя гэж тэгэл алцж байгаа царай нэн байсан. Тэгээ ер нь энэс маань ирсэн хүмүүс бол айгүй өндөр сэтгэлтэй. Ямар гой байгуулгагүй юм нэ л да. Манай сургууль дээр бас нэмээ игээд ингээд явдаг. Бидэд ингээд урга 7 салбартай болоод Монголд, Бээжинд, Пенсильванид, Аризонад хааналаа ер нь бол ингээд нэлээдэн салбартай болоод явсан. Яг хуу шинэ оюутнууд байхгүй байгаа учраас ингээд үйл ажиллагаа маань түр тодорхойгүй байдалтай ингээд зогссон байгаа. Гэхдээ бидэд бол үйл ажиллагаагаа явуулж байгаа хугацаанд ер нь бол идэвхтэй байсан учраас янаар бартах монголчууд хүмүүс маань ер нь монголчууд гэж мэддэг. Mongolian Night гэж ивент болсон оролцсон зэрэг мэддэг. Тэгээд бидэд ингэж явж хагаад нэг жил би нөгөө нэг ахтагаа нэлээ мориураа ингэж тоглолдог байж байгаа. Бид тээр ингэж хойлоо сурж яваа нэг нэгэндээ хичээл зааж явж хагаад юу яасан бэхгүй юу? Нэг нэгэндээ заах юм дуусаад тэр явд мориур тоглолдог хүн байхгүй. Тэнгүүд нь урт насан гэд мориурын чуулгад мориун орж байсан ах Сиэтлд байдаг. Тэр ахаас онлайнаар хичээл заалгаж эхлээд за ингээд уртаахаараа битээр нэг талд нь суугаа уртаах нөгөө талд нь суугаад онлайнаар мориур хичээл заалгаж ингэж явж байгаа. Нэг оройн нь мориурын хичээлийг дуусны дараа ер нь бол тэ мориур сурж байгаа хүүхдүүдэд цуглуулад нэг жижигхэн хөрх юм хийл та. Нэг цай хуйлтаа ухаан юм яриа. Тэгээд эхэлсэн арга хэмжээгээ за ганц нэг те нэгд хүүхдэд цуглуулж амжиж гэн концерт хийчихвэл. За бас ганц нэг хүн ирж магадгүй юм чинь те мориур ер нь цаашдаа ямар явах хэвээр нэг хилцүүлэг маяг юм зохиоч гэж явж байгаа. Одоо манай MCO Монгол соёлын байгууллага маань хамаг ажлын нугалсан. Тэгээд уртаах маань нэмэгдэж ирээд уртаах болохоор мориурын чуулган дэрэгдэх хуурчих ингээд сургалтын төв Сиэтлд байдаг. Тэрийг хариуцж ажилладаг. Тэгээд ийм хоёр байгууллага нийлээд Америк дахь мориун хуурын анх дугаар чуулган гэдэг юм 3 өдрийн арга хэмжээ зохион байгуулсан. Энэ болохоор ер нь бол Чикаго, DC, Баруун эргээс Сиэтлаас ер нь хаас айгу ер нь монголчууд их ирсэн бараг 400-500 монголчууд цугласан баг гэж бодож байгаа. 60-70-аад хуурч цугласан. Монголоос мориурын чуулгаас 10-аад хүн очсон. Европоос бас мориурчд очсон. Ингээд айгу том арга хэмжээ болсон. Тийм учраас хүшийн ер нь бол байх хэрэгтэй юм байна. Орон зайд байгаа маань зайлшгүй байх хэрэгтэй юм байна гэд хойд Америк дахь мориурын байгууллага гэж төрлийн бус байгууллага байгуулад одоо энэ намар University of Berkeley дээр 2 дахь наадмаа зохион байгуулах гэж байгаа. Тэгээ 2 жил болгоо ингээд манай наадам одоо явагдахаар болоод тэгээд ерөнхийдөө дэлхийн мориурын холбоо, мориурын чуулга, Европын мориурын холбоо энтертайгаа ярьж тохиролцоод ингээд хуваарай зөрүүлээд ингээд зохион байгуулалтын юм наадамтай болоод явж байгаа. Яг манай үндсэн MCO маань болохоор шинэ оюутны дутагдалт жоохон орсон учраас яг нөгөө нэг хэсэг божигжсэн залуучууд маань өөрсдөө тараад явцсан чинь ингээд жоохон зогсон байдалд орсон байгаа. Тэгээ ер нь бол нэгч бай, хоёрч бай, гурлаач бай аль нэг сургууль дээр байгаа монгол хүн байх юм бол тэгээд ер нь бол угаасаа сургуулиас зохион байгуулж байгаа арга хэмжээнд очиод ороод тийм Монгол улс гэж юм улс байт юм аа. Зүгээр газрын сургууль дэлгэлтэй. Энэ Монгол шүү гэлтэй хүмүүсийн зогсож байгаа тул тэр бол соёлоо сурчилж байгаа. Нэг хэрэг бол мөн. Яг хөө ингээд наагураа ингээд бүгдээрээ хоорондоо юм хөвгчлээ. Найзууд болж ин 2 дугаарт ингээд улсаас сурчилж ин энэ гэдэг юм одоо хөнгө айсууд байгаа ч гэсэн цаагаараа бүр яг политикийн хүрээнд ч гэсэн аюу тийм улс та хэрэгтэй арга хэмжээ гэж бол бид нар боддог. Яагаад тэгэхээр их сургууль гэдэг чинь яг академик байгууллага, тэр байгууллагаас төрж гарсан хүмүүс цаашдаа бол Америкийг цаашлаа дэлхийг ингээ аваад явах хүмүүс дунд яг өсөж төрж байгаа тэр бүгдээрээ хөгжиж байгаа тэр цаг үед нь Монгол гэж ийм хүмүүс байдیں۔ Ийм арга хэмжээ болдیں۔ Гэдэг ойлголтыг толгойд нь суулгаад өгөх нь бол өөрөө юм. Монгол улс өөрөө бас тусгаар тогтнолоо зарлж байгаа нэг хэлбэр юм аа гэдэг үүднээс аярна. Нэг талаас өөрсдийнхөө хариуцлагын хүрээнд нөгөө талаасаа найзуудаараа бөөнөрөө цуглая гэсэн хүрээнд ингээд иймэрхүү арга хэмжээний зохион байгуулдаг байсан. Тэр нь бол одоо оюутан болж очих гэж байгаа оюутан байгаа нийт залуучуудаа бүгдэнд нь уриалж байна. Заавал Монгол соёлын байгууллага гэж байгууллага байх хэрэг байхгүй ч гэсэн очиод Монгол хүн байдээ шүү. Бүжиглж чаддаг бол бүжиглдээ, дуулдаг бол дуулаад, юм ярьдаг бол яриад одоо яагаад гэдэг. Яаж одоо тайлцхан дээ тэгээд одоо Монгол соёлчлаарай. Монгол хүн гэж байдээ шүү гэж хэлээрээ гэж хүсэж байна. Надад айгүй бахархалтай сэтгэл төрж байна. Анх эндээс ганц 2 хүн очиод те MCO гэдэг байгууллага байгуулаа. Тэгээд тэр нь бүр ингээд тэв дамсан морь ургын чуулга өргөн хүрээтэй үйл ажиллагаа арга хэмжээнд зохион байгуулад Монгол соёлоо ингээд дэлхийн нийтэд танилцуулаад явж байгаад бол одоо Америкт байгаа монгол оюутнуудаар маш их бахархах сэтгэл төрж байна. Баярлаа. Дараагийн асуулт руу оръё. Энэ маань болохоор ер нь бол бидний подкаст урагцсан зочин болгоноос асуудаг асуулт байгаа. Ер нь ингээ өөрөө чи очсон сургууль одоо хөгжлийн бэрхшээлтэй оюутнууд суралцгаад хэр ээлтэй орчныг бүрдүүлж чадсан сургууль байсан бэ? Ер нь бол стандартандаа баригдаад яалтчгүй барилга барихтаа бол тий бүр нэлээд ийм хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэд дэмжлэг болохоор ингээд
байшин нь бол баригдах ёстой гэдэг утгаараа Америкт байгаа сургуульч гэлтгүй бүх байшин бол нэлээд accessible байгаа. Тэрэн зэртэй хүн бол явах бүрэн боломжтой. А яг манай сургуулийн хүрээнд болохоор бүр юм нөгөө ямар нэгэн хүндрэл тулгарх юм бол туслана гэсэн юм байгууллага байдаг. Тэр нь болохоор заавал нөгөө хөгжлийн бэрхшээлтэй гэхээсээ гадна төр зургийн одоо асуудалд орж боллоо шүү дээ хүн. Одоо бичдэг гараа ухуулсан байх үед бол тэр хүн ингэж хичээлээ айгу хүндрэлтэй болчихж байгаа. Тэгэнгүүт тэр тохиолдолд нөхөө байгууллага руу хандаад би гараа ухалчлаа гингүүд яадаг гингүүд нэг оюутан тэр байгууллагаас цалин аваад чамтай цуг хичээл дээр чинь суугаад чиний тэмдэглэлийг яаж тэмдэглүүлмээр байна гэдэг чинь ярьж хагаад чи хичээлээ сонсоо сууж ин хажууд чинь яг чиний тэмдэглэлийг ингээд хүн бичээд явж идэг юмэрхүү юмнууд бол байдаг. А манай сургууль 2016 онд төлөө ер нь бол Америкт дах нөгөө хамгийн нөгөө хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ээлтэй сургуулиар бол шалгарч ирсэн юм билэ. Тэрнээс хойшоо ч гэсэн ерөнхийдөө ингээд арга хэмжээнүүд аваа яваад идэг. Манай сургууль дээр нөгөө компьютерийн лаб байт юм билэ. Яг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс зөрөөс ямар асуудал байна тэр болгоныг даваад ямар нэгэн байдлаар энэ хүн бол компьютер хэрэглэж чадах боломжийг бүрдүүлнэ гэсэн байдлаар нэг лабыг юм бүрэн төгжүүлсэн байдаг. За сүүлийнхээ асуултыг асууя. Баяр жавхлан одоо өөрөөсөө дүү те яг Америк сурахыг одоо хүсэж мөрөөдж байгаа төлөвлөж байгаа залуучуудаа хандаж юу гэж уриалмаар байна. Нэг гоё урам өгөхөр үг хэлээ. Тэгэл ерөөс шууд одоо хусл гэж хэлээ. Тэг ер нь айгаадах юм бол байхгүй дээ. Тэгэл зөрөгтэй байхад бол бүтэн дээ. Тэгээд ер нь бол хойшоо битээ суугаараа ирээдүгийн тэг бүтэн гаргалгаа нь олдохгүй ч гэсэн чиний уртлын хоёр алхам харагдаж байхад хоёр алхам алхаж итэл дараагийнх нь гарцууд бол гарч ирж л таараа гэж хэлмээр байна. Одоо тэтгэлэг яах вэ те? Эсвэл Америк төгсгөр нэрээдүйтэй ирээдүгөө юу ч юм уу те. Айгүй олон асуудлууд бол байгаа. Тэгтээ чи яг Америкийн үйл гэж бодож байгаа бол болж л таараа те. За өнөөдөр мэддэг нэг хүнтэй болцъё, мэддэг өөр нэг хүнтэй болцъё. Эсвэл байгууллагууд руу хандъя, сургуультайгаа холбогдож юм уу? Энэ эднэр ингээ хийвч лаяанда гарцсан бол харагдана. За бидний урилгыг хүлээж авч подкастт оролцсон. Танд маш их баярлалаа. Айгүй гоё бахархалтай, сургамжтай, үнэтэй зөвлөгөө бидэнтэй хуваалцсан гэж бодож байна. Намайг урьж оролцуулсанд баярлалаа. Та бүхэнд бас амжилт хүсье. Америкт сурах гэж бодож байгаа. Эсвэл Америк руу явъя гэж эргэлзэж байгаа. Явах уу болох уу гэж ингэж гайхаж байгаа бүх хүмүүстэй л хэд ер нь бол яваад үзэрэй л гэж хэлээ. Бидний урилгыг хүлээж авч энэхүү подкастт оролцсон Авиастай маш мундаг баяр жавхландаа маш их баярлалаа. Америкт суралцсан миний төгс сурвал подкастыг үргэлж сонсдог сонсогч та бүхэндээ маш их баярлалаа. Ингээ дараагийн дугаараар эргэн уулзцгаая. Америкийн нэгдсэн улсын засгийн газраас санхүүжүүлдэг Education USA Mongolia хөтөлбөрийн хэрэгжүүлэгчээр Монгол дахь Америк төгсөгчдийн холбоо ажиллаж байна. Та Америкт ихтэй сургалт хэрхэн суралцах тухай цогц үнэн зөв мэдээллийг үн төлбөргүй авахыг хүсвэл Education USA Mongolia хөтөлбөрийн боловсролын зөвлөгөөдөд хандаарай.